Би нэг удаа хайртай бүсгүйхөө өмнө маш том алдаа гаргаад тэр маань уучлсан ч ахиж чамд итгэж чадахгүй нэ уучлаарай гэд ойлгоход нь яг юу алдаж байгаагаа ухаарсан би. Тэрний өмнө сөхөрсөн ч бүх зүйл хэтэрхий ороодсон байсан. Түүнээс хойш сэтгэл санаагаар унаад түүнийг буцаах бүхий л боломжийг ирж хайсан ч амьдрал хүснээр болоогүй. Аргаа бараа сэтгэл санаагаа хуваалцдаг ганцхан хүн байсан тэрэн рүүгээ залгаал болсон явдлыг бүгдийг хэлтэл. Өгшөн чи хүртэхээс тоогоо хүртэж хүн юу тарин түүнийгээ хураадаг гэдэг юм аахшаа. Яаж чичээгээд цаг хугацааг хурааж чадахгүй шүү дээ. Гэж хэлэхэд нь бүх зүйл миний хүснээр болох албагүй гэдгийг л би ойлгож авсан. Зарим зүйл дээр бууж өгөх нь илүү өвдөлт багтаа гэдэг л да. Зарим хүмүүс амьдралд чинь сургамж болох гэж л ирдэг. Тэр сургамжаа өгсөн бол тэр хүн чамаас яваалгүй. Харин битгий зууралд цаг хугацаа битгий алд ахиж энэ зүйл дээр алдахгүй байх л бол. Олон дүүнэр надаас ахаа би тэр охиныг л алдмааргүй байна. Тэр охиныг л буцааж амьдралдаа авмаар байна гэж орж ирэх хүсэн л доо чатаар. Тэдгээр залуустаа хэлэхэд зарим нэг боломж хүний амьдралд ганц л тохиод. Тийм болохоор ганц олдсон боломжоо алдсан бол ахаад тийм боломж байхгүй. Харин дахиад энэ зүйл дээр алдахгүй байх боломж чамд байгаа. Юм болгоныг алдсан хойноо ухаардаг биш. Хажууд нь байхдаа ухаардаг байгаарай. Хэн нэг чинийх байгаа дээр нь л хайрл. Чамаас явчих юм бол ямар амар үнцэнтэй байсныг чи ойлгоно. Тэгэхээр заавал явуулах шаардлагагүй. Хажууд байгаа хүнийхээ үнцнийг мэдэр. Сайхан хайр гэж байдаг юм шүү дээ. Олдвол түүнийгээ битгий алдаарай.